байна. За шинэ бичлэгтэй тавтай морил. За бид одоо нэг тийш явж байна. Тэгээд бас гарчигтэр хэлсэнчлэн оюу толгойн гүний уурхагийн туур хийх гэж байна. Тэгээд өмнө нь би бол ерөөсөө явж байгаагүй. Беби хальт ажиллаар явж исэн гэсэнтэй. Тийм би нөгөө нислэг саатаад тэгээд 8 цаг оюу толгой дээр байж үтсэн. Тэгээд одоо явж байна. Yes, би бол бүр амар excited байна яа. Тэгэхээр айгу гоё гэж зөндөө хүмүүс сонсч байсан. Тэгээд та нартай бас орчин тойрны гоё юмнуудаа харуулна. Бид оройны нислэгээр явж байна. Тэгээ орой очиод амраад шууд маргааш өглөөнөөс авах бичлэг маа өөрчлөх тий. Yes. Тэгсэн чинь хараа одоо битээ бид 7:15-аас нисэх байхгүй. Тэгээ одоо 4:30 болж байгаа. Амар өлсөөд байна. Би бүр амар өлсөд байгаа байхгүй. Тэр нөгөө сая өдөр бэлтгэлээ хийгээд яг тийм цагаар ойрхон хоолоо идээд сурцсан шүү. Тэгээ би нүүрс усаа жоохон хасцсан. Тэгэхгүй миний биений өөхний хэмжээ баг нэлээд өндөр байлээ. Тэгээд нисгтэр очоод аль болох тийм эрүүл дүү хоол олдвол идэ гэж бодож байна. Тэгээд өнөөдөр ядаж хахад би бүтэн цаг кардио хийсэн. Тэгээд босож өглөө явж юм бицгээ. За бид тэр нисгтэр ирсэн. Үлсцэн эдхэмэ хайгаал явж байна. Энэ нэг нисгтэр бас ийм машин үлдээдэг үйлчлэг байт юм байна. Тийм бид тэр машина унж ирээд тэгээд дулаан гаражт машина оюутлахад 1 хоног учраас нэг тагуурт нь паркинг сервис гэж байт юм байна. Юм бөглөөд тэгээд түлхүүрээ үлдээгээд хүмүүс нь аваачаа парклчихдээ. Дулаан гаражт хоногийн 20,000 гинэ. Тийм. Бид тэр нэг л хоног болох. Тийм болохоор үлдээч чинь. Цунаа гээд кафед хаалттай байт юм байна. 5 цагт. See you оридоо. Юм хаалттай байна. Харин юм үлсээд байна. Тэр шүлээ авсан. Тэгээд үзэн салаад авч үзэх чинь. За, room tour хийж үзлээ. Өрөөнд орсон маш гоё дулаахан байна. Тэгээ ер нь энд ерөнхийдөө цаг гараад дулаахан заалж ирсэн. Хасах дөрв байна гадаа. Тийм тэнцэнэ ингээд угаалгын руу те дүүш ингээд бүх хэрэглэнүүд нь байж байна. Тэгээд ийшээ ширээ зурагттай, шкафтай, ийм ортой чиний хөрчтэй. Тэгээ бид тэр орой болсон болохоор аяахан яадаг шүү. Хүмүүс унтж байгаа. Тэгээ өнөөдөр одоо амарчаад маргааш өглөө 7 цагаас бүх юм эхэлнэ. Тийм, гүний уурхай тийс яадаг үлээж. Маш их давталж байна. За тэгээ хэдүүлээ маргааш өглөө болцсон. Оройтож ирсэн болохоор оройны хоол идэж юм гээгүй. Пицца байна. Тэгээ пиццаг төлөө гарч халаач энэ хүмүүс унтж байгаа юм ээ. Тэгээд яг одоо 6:45 болж байна. Тэгээд 7-оос гадаа уулзаад өглөөний цайнд орно. Тэгээд энэ уус хүмүүс маш их тунтаад аягүй их тусдаг юм байлээ. Тэгээ яг одоо би өнөөдөр туур хийх учраас юм safety ажлын гутал өмссөн, энэ чиний төмөртэй гэсэн. Тэгээд бас юм
safety belly. Тэгээд тийм тод өнгийн vest байгаа. Тэгээд хамгаалтын малгай шил. Одоохондоо цайнд орох болохоор одоохон өдрийн өмсөхгүй дээ. Өдөржин хүний урах доогоор явах дээ. Тэрийг өмсөө явна. Одоо цайнд орох ч өсөж өглөө. Бүгдээ явж кофе авцгаа. Хоолоо авчиж авдаг гэсэн амар олон мэдээ. 1500. Тийм, суу би тэгснэ веган хэсэгтээ, эко хэсэгтээ, салаад бартай. Би болохоор жин хэсэг. За сая бид нар цайндаа орсон. Одоо ил уурхаа явж үзэх гэж байна. За бид хэд явсаар агаад ил уурхаа дээр ирсэн байна гэсэн чи бүр ингээд нар мандаад цаг агаараас аягүй гоё цэлнүүд байна. Тэгээд одоо яг энэ харагдаж байгаагаасаа бүр бид камер дээр харагдаж байгаагаасаа нэлээд том харагдаж байгаа. Амар том юм. Одоо тэр нэг юм жижигхэн үеийн 15 метр өндөртэй гэж боддоо. Тэгээд энэ болохоор 24 цаг тасралтгүй ингээд үйл ажиллагаагаа явуулдаг. За тэгээд яг камер дээр болохоо яг ингээ харагдахгүй яг нүдээр боддоор харахад бол нэлээд гүнзгий тийм ил уурхаа байт юм байна. Тэгээд гүн нь болохоор 480 м гэж доошоо. Доошоо явах тусмаа ингээд хавчиг болоод идэм байна. Танаа юу бодож байгаа бол. За шалгалтаа юу олборлдог вэ? Зис хөдөр юу нээр олборлдог юм байна. Тэгээд өнөөдрийн уурхаа туурыг хийж байгаа өнөөдрийн манай гайд болохоор их жаргал буюу энжа маань байна. Тэгээд өнөөдөр жингөө хамт явна. За тэгээд энд юу болборлдог вэ? Зис юм байна тий. Гэхдээ тий яг үндсэн бүтээгдэхүүн нь болохоор зис гэж байна. Тэгээд яг дагалдахаар бол алтны агуулга бол байгаа. Дагаад мөнгө гэдэг ч юм уу бусад орцуулгууд байдаг. Яг үндсэн нь бол зисийн уурхаа. Тэгээ хүмүүс бас жоох өөр ташаа ойлголттой байдаг шүү дээ. Алт ч юм уу, нүүрс ч юм уу олборлоод байдаг гэдэг. Тэгээ яг үндсэн бүтээгдэхүүн болохоор зис юм биш үү манайхаа. За бид сая ил уурхаа үзчихлээ. Одоо энэ баяжуулах үйлдвэрлэлөөр Attribution авч үзсэн. Better to have a short life that is full of what you like doing than a long life spent in a miserable way.
За сая баяжуулах үйлдвэрлэл орж танилцаад ер нь яаж ажилт юм бэ тий? Бүгднийг үзээд, зургаар үзээд сүрдмээр том юм байт юм байна тий. Тэгээд ер нь алхам тутамдаа л ер нь эхлээл safety first юм байна. Бүх юм дүрм журамтай. Тэгээд машин барихч дээр ингээ явахч дээр ингээ тэгээд бас зүгээр жолооны курс төгссөн хүн бол энэ уурхаад машин барьдаг юм байна. Жолооны курс төгссөн. Тэгээд дээрээс нь тусдаа шалгалт өгөөд тэгээд явт юм байна. Алхам энэ машиныг ээлвэ гэдэг. Бод тавиулаас бод турсуу тий яа. Яг хөө та өөрийгөө энд машинд ороод сурцгаа гэж бодё тий. За өсөв тий. Өсөв. За ингээд таны хүүхд ч юм уу дүү ч юм уу та авир дээрээ аваад ягаад гэвэл энэ биднэрт яаж амьдралдаа өдөр болгон гаргадаг алтаанууд байгаа даа. Нэгдүгээр өсөв. Хоёрдугаар хүүхдийг хамгаалтынхны үгээр яах нь шууд өвөр дээр авцуулах баг тий. Урт ялангуяа тий. За ингээд сурчнаа. Зүгээр шууд Тэ сайн тийм биш үү? Би араш. Ийм юмд суудаг байж статтай юм. За сая бид хоёр эрсдлийг үзүүлэх сургалтын төв гэдэг юм сонирхолтой хичээлүүд орлоо. Гэхдээ хичээл дундаа илүү юм үйлдвэр дээр тохиолдож болох юм хүнд эрсдлүүдээс хамгаалах тийм сургалтууд байсан. Тэгээд боддоор үзүүлээ тий. Тэгээд юу аюулгүй байдал нэгт юм биш үү? Тэгээд одоо бидэд өдөр болохоор шууд үний уурхаар орох цаг маань болцсон. Одоо тийш явах чинь. Хамтдаа хамгийн оргил хэсэг рүү явах. Гүний уурхаа орохоос өмнө би тэд том зорох гэж байна. Тэгээд энэ томс байдаг гэсэн чи бас гой санагдлаа. Тэгээд тийш орж кофе ууцгаая. Хас зүгээр гэрэл хийгээд Сая аюулгүй зааварчлал авцсан. Одоо бид гейтээр доошо гүний уурхаар орох гэж. 1300 метр явах. Доошо Blue Sky-аар шавах юм бол 12 дахь хөлсөнтэй тэнцүү доошо хүнлээ орох гэж. За одоо хорогдох байр руу орцгоо. Ер нь хүний уурхааны тур маань ингэж үсэж байна.
Бид нар сая 70 төвшнөөс хэр доошлсон бэ? 70 төвшнөөс доошо 180 метр шүү дээ. Яг гэхдээ 180 биш ээ. Яг 181 метр 57.5 см-ээр доошлсон. Тэгвэл сая нийт хэдэн метр доошлсон бэ? Хамгийн доошоо 1385. Вау. Тэгвэл оюутлогын хэдэн үе Монгол компани эзэмшдэг вэ? За болоо шүү дээ. Тэрийгэ мэдэхгүй байх тээ. Хэдий? 30% мэдгүй юм уу? 30 хэдий? 34 билүү? За бид нар дээшээ гараад буцах гэж байна. За бид хоёр. За ёо, сая бид хоёр яасан гэж бодож байна. Газар доороос гарч ирлээ. Газар доор яг 4 цаг болсон. Тэгээд лифтээр бууд юм байна. Тэр лифт нь болохоор өдөртөө яг 2 цагийн 2-3 цагийн ээлжээр гардаг. Тэгээд 1300 метр лөө 2 минут 30 секундын дотор буучдаг. За тэгээд 1380 метрийг одоо юутэй зүрлэх вэ гэхээр одоо Blue Sky Tower биш үү? 12 нийлүүлсэнтэй доошоо гүн лөө явлаа. Тийм. Тэгээд ерөнхийдөө энэ газар доорх гүний энэ уурхаа маань одоо дөнгөж сая ингээд бүтээн байгуулалтанд дуусаад ер нь бол хаанх 2006 онд тэгсэн. Тэгээд нийтдээ 9 жил. Тийм 2012 онд жоохон завсарлаатай 2016 оноос өдийг хүртэл идэвхтэй ингээд бэлтгэл байдал нь явагдаад одоо ер нь яг ингээд үйл ажиллагаа нь одоо энэ оны 3 сараас яг бүр эхлэх гэж байгаа. Тэгээд бүр амар супер санагдсан юу гэхээр одоо ингээд 2030 он хүртэл ингээд бүх хүчин чадлаараа үйл ажиллагаа явуулаад эхлэх юм бол дэлхийн зэсийн уурхаагаараа бараг 5 жигсгаар тийм том хэмжээний гэж байна. Ерөнхийдөө та нарт ингээд гүний уурхаа яаж явагддгийг одоо ярьж үгүй яаж вэ гэхээр газар доор ингээд тэслэгээ хийгдээд тэрийг ингээд амар тав ачааны 50 тонн ачдаг ачааны машинууд тэрийг нэрж аваад тэгээд тусгай цэг дээр аваачингууд тэрийг ингээд крашлдаг. Яг тэрийг нь битүүр сая нүдэрээ харсан. Бүр камер дээр харагдж байгаасаа тэр том тий. Тэг хамгийн амар лифтээр шууд доошоо буусан ч доор машин байж байгаа. Бүр бүгд бүтэн хот барьсан байна уу тэр доор. Газар доор гэсэн чинь баруун 200-аад тийм юу машин техник байна даа гэсэн. Тийм. Тэгээд 200-аад тийм нэг хонгил тэгээд тэр хонгилуудын бүгднгийнх нь урт нь нийлээд 200 км. Бүгднгийн нэмэхээр тэр нь болохоор Улаанбаатараас дархан явах хэмжээний тийм урт. Тийм. Бүр шок бит хоёр бүр амьдралдаа юм үзег. Доор хүмүүсийн ажиллах хүчин чадлынхаа тоон гэхээр бараг 800-аас 900 хүн ажиллах хүчин чадалтай. Тэгээд яг тэр 800-аас 900 хүмүүстээ тохирсон хорогдох байр нь бас бэлэн байждаг. Тэр хорогдох байр нь сая бид нараас орж үзсэн. Дотроо ингээд бүх хүчил төрөвчтэй уухас мусах юм ингээд байжсэн. Тэгээд агаараа болохоор дээрээсээ шууд татчихдаг болохоор доор бол нэг ямар ч тийм амьсгалахад хэцүү бачимдсан юм бол байхгүй. Битээр ихлээд орхоос өмнө жоохон айжсэн ингээд агаар гүдэх болов ингээд даархуулаа халууц. Тэгэхдээ доор нэмэх 25 градусын дулаахан байсан. Тийм учраас битээр дотор өмдөө тайлж мэлж тэгж орсон. Тэгээд шорт боцолттой бол явж болтгүй юм байна.
хамаагүй маягл гараад ирсэн. Тэгээд бүх юм маш хатуу тийм дүрмжирмийн дагуу баримтлаад safety маш чухал. Орхоос өмнө бид нар сургалт орсон. Дотор ороод ч гэсэн ингээд хостууд нь бидний маш болгоомжтой байлгуулад тусдаа дүрмүүдийг маш их дагж явсан. Тэгээ ороод бол шоконд орсон. Үнэхээр том, супер том бүтээн байгуулалт байна. Тэгээд одоо ингээд зэсийн олборлолт маань одоо ингээд их бэлэн болцсон. Сайн байна уу? Юу гэдэг вэ? Та сая лого дуусгаас та одоо битээр дуусгачих. За одоо тэгээд ер нь оройныхаа олонд орох чинь. Амар үлс чи сая өөнөр дотор амар халууцаад ингээ хөлсөндөөс урсаад та хамаг хоол шингээд айгу дасгал хийсэн. Одоо хоол идэх гэж байна. За гарч хоолнд орсон. Өглөө 6-аас бас сайн ядарч байна. Одоо 12 болчихсон шөнө. Орон нутгаар гэсэн чи иммиграшн шалахгүй машин гоё доороосоо гаражнаас гарч ирсэн гоё наа. Тэр одоо гэртээ ирсэн байна. Оюутлогоос. Тэгээд оюутлогод маш сонирхолтой 24 цагийн өнгөрөөсөн. Тэгээд маш их ойлголттой болж авсан. Өмнө нь ингээд юусэн юм мэддэггүй байсан байлээ. Тэгээд ингээд ер нь яаж олборлолт явагддгийг, ямар процессор явагддгийг бүгдийг ингээд нүдэрээ үзэж мэдэрсэн тий. Тэгээд уурхай болохоор яг юм хоёр янз байсан. Нэг нь болохоор ил уурхай, нэг нь гүний уурхай. Тэгээд ил уурхай, гүний уурхай дээр боловсруулсан бүтээгдэхүүнийг баяжуулах үйлдвэрээр дамжуулаад тэгээд ингээд дараагийн процесс руу явдаг. Тэгээд ил уурхай маань болохоор ингээд сүүлийн маш олон жил ингээд явагдсан. Харин гүний уурхай болохоор гүний уурхайг ингээд энэ том бүтээн байгуулалтыг хийх гэж ингээд маш олон жилийг зориулсан байгаа хгүй. Одоо ингээд тэгээд одоо энэ 2023 оны 3 сараас гулаад гүний уурхай маань аль биесээр үйл ажиллагаа явуулах бэлэн болж байгаа юм. Бэлэн болж байгаа юм. Одоо тэгэл 1300 метрийн доор ингээд бас орох боломж олцсонд нь бол битүүрээс баяртайгаа хэн болгонд олдоод авах тийм завшаан бол биш те.
Тэгээд дээрээс нь энэ нэг Азад юу н бас дээгүүр орох тийм гүний урхад болсон. Яг бүр ойрын 20-30 жилдээ ингээд 100% хүчин чалаар ажиллаж байгаа бол дэлхийд бүр 5-д орно гэсэн зэсийн үйлдвэрлэлээрээ. Тэгээ зөвхөн энэ том бүтээн байгуулалтаар бахархахаас гадна энд ажиллаж байгаа залуучуудаар аяг бахархсан. Нийт ингээд 20,000 залуучууд ажилладаг. Тэгээд энэ ажлаа хийж байгаа явцанд бол үнэхээр бахархмаар санагдсан тий. Газар доор ажиллана гэдэг чинь бас нэг амаргүй тий. Ингээд маш олон сайт дээр олон одоо тэр 320 тонны том машиныг жишээ эмхтэн хүмүүс барьдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр амар хэмхтэй уурхач бас байд юм бэлээ. Тэгээ бүгдээрээ айгу мундаг ажиллаа. Айгу мундаг санагдсан. Тийм. Тэгээд ер нь бол амар бахарх сэтгэл төрсөн тийм том бүтээн байгуулалтанд хөв нэмрээ оруулаа явж байгаа гэдэг чинь бас. Тийм. Тэгээд бас дээрээс нь нөгөө нэг ажилч энийг оюутлын компаниуд их ажилчтай яг юм гэртэн байлгахыг тийм хүсдэг санагдаж шүү дээ. Юугаарч дутахгүй тий. Тийм шүү дээ. Одоо 14 хоног гэрээсээ хол байгаа юм чинь одоо тэнд байх хугацаанд нь одоо би бэлдэр эрүүл мэндийг анхаардаг. Одоо тийчэн ажилчдынх нь гоё амрах байр, жим, саксны талбай, теннисний талбай, бүр ингээд аэробикийн хэсэг, йоганы анги багш бүгд тусдаа багштай, фитнесний хүртэл багштай, бүжгийн хүртэл хичээлээд юм лээ. Тэрнээс айгу сонирхолтой санагдсан. Тэгээ бас зөвхөн тэр зөв боловсон чөлөө цагаа зөв боловсон өнгөрөхөөс гадна бас эрүүл мэндэд анхаардаг тэнцээ нэгэ 24 цагийн юм нэж идэг, аптек нэж идэг бүх юм ингээд чөлөөтэй байж идэг нь бас айгу. Надад болохоор яг ингээд авах чингууд ийм өөр улсад очсон юм шиг тийм орчин тойрноос айгу тийм сонирхолтой зэрхэн нэг өөр улс офис интернаас айгуу гоё офис гэлээ. Америкийн офис шиг юм шиг айгуу сонирхолтой санагддаг. Өөр гариг шиг юм шиг тийм. Ер нь л айгуу гоё юмсан. Очиж үзчихэж илүү юм ойлгосон. Тэгээд үйлдвэрлэлийн явцаас айгуу сонирхолтой том бүтээн байгуулалт байсан. Тэгээд ажиллаж байгаа ажилчдаар нас маш их бахархсан. Тэгээд энэ гоё боломжийг олгосон оюу толгойхондоо маш их баярлаа. За тэгээд энэхүү том бүтээн байгуулалтын нэгэн хэсгийг тэгээд та нартайгаа хуваалцахыг хүслээ. Тэгээд энэ удаа имжлэгтэй хамт байсан. Баярлалаа. Тэгээд бидний subscribe дараарай. Дараа имжлэгтэй хамт байгаарай. Баяртай. Хавд байрлал 3 дээр